Сайн байцгаана уу үзэгчдээ, төвцөг 7 хоногийн тайм хөтөлбөр эхэлж байна. Анхаарлаа хандуулна уу. Зандан шатрын тэргүүлсэн танхим байгуулагдаад хагас жил өнгөрөхөд түүний засгийн газрыг 2 удаа огцруулах акт зөрнөлөө. Түүний засгийн газар данхар төрийг цомготгож, үр ашигтай чадварлаг засаглал бий болгоно гэж мэдэгдэл хийдгээ. Гэвч бодит байдал дээр яам агентлагийн тоо цөөхөн битгийл нэмж 14 дид сайд томилогдлоо, мөн 21 элчин сайдыг игүүлэн дотор шинээр томиллоо. Элчин сайд нарын томилгоо үеийн үед хил ам дагуулж байдаг нь нууц шээ. Мэргэжлийн дипломатчдыг элчингээр томилгоос илүү эрх баригч намын албан тушаалгүй хоцорсон зүтгэлтнүүд, улсын хурал суудлаа авч чадаагүй тэтгэврт гарсан улс төрчид эсвэл ерөнхийлөгчтэй ойр нэгнийг томилж ирсэн. Игүүлэн татагдж буй 21 элчин сайд нарын дунд гэмт хэрэг зөрчилд холбогдсон шалгагдсан гэр бүлээс гадуур харилцаа үүсгэсэн, ажилтнаа бэлгийн дарамт үзүүлсэн гэх нэр бүхий хүмүүс бий. Тухайлбал Их Британи, Умард Ирландын нэгдсэн хаант улс зугаан онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Батөмрийн инхс өхөн дипломат ажилтан эмэгтэйтэй гэр бүлээс гадуур харилцаа үүсгэсэн гэх асуудалд холбогдсон байгаа юм байна. Энэ талаар Бат цэцэг сайд 2024 оны 3 сард хэвлэлд өгсөн мэдээлэлдээ хэлсэн байдаг. Харин Монгол улсаас Таиландын хаант улсад суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Төмрийн эхнэр энэ оны 5 дугаар сард амьдардаг орон сууцныхаа 17 давхраас унаж нас орсон байдаг. Одоогоор энэ хэрэг эцсийн дүгнэлт нь олон нийтэд ил болоогүй байна. Төмрийг Таиландын хаант улсад суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдаас нь игүүлэн татах шийдвэрийг гадаад харилцааны яамнаас өнгөрсөн 5 сард гаргасан байдаг. Засгийн газар бүтээмж болон хяналтын 128 менежер сайд нарын зөвлөгөөдгээд нийт 150 орчим албан тушаалыг цомготгож, оронд нь 16 дид сайдыг томиллоо. Төрийн албыг цомхон чадварлаг болгоно гэсэн амлалт хэдхэн сарын дотор мартагдаж, улс төрийн тохироо албан тушаалын хуваарлалт давамгаалж эхэлсэн нь бодлогын залхам чанар, засаглалын зарчим алдагдаж буйг илтгэнэ. Чигүүрэг давхарцсан бодит үр дүн гаргадаггүй албан тушаал нэмэгдэх тусам төсвийн зардал өсөж татвар төлөгчдийн ач холбогдол нэмэгдэхээс өөр үр дүн гарахгүй. Ийм нөхцөл данхар төрийг багасгах гэсэн ураа хоосон популизм болж бодит байдал дээр төрийн аппарат уламд хэлж буй нь иргэдийн итгэлийг солиулж байна. Хэрвээ засгийн газар үнэхээр үр ашигтай хариуцлагыг нэмэгдүүлэхийг зорж байгаа бол нэршил солих шинэ албан тушаал бий болохоос илүүтэйгээр чигүүргийн давхартлыг арилгаж шийдвэр гаргах хурд хариуцлагын тогтолцоог бодитоор сайжруулах шаардлагатай байна. Толгооноос эхлээд цомхон болох шаардлагыг олон нийт болоод судлаачид хэлдэгч эрх баригч Монгол Ардын нам сүүлийн 10 жилийн турш үл тоосон. 3.5 сая хүн амтай Монгол улсад 16 ям данхаагаад байгаа нь үнэн, яамдын тоог цөөлвөлт тэр хэмжээгээр цомхон болно. Сонирхуулахад гүйцэтгэх засаглал дид сайдыг ажилуулдаг жишг дэлхийн улс орнуудад тогтжээ. Засгийн газрын сайдын ажлыг дэмжих, бодлогын хэрэгжилтийг хангах зорилгоор олон улс оронд дид сайд болон түүнтэй дүүх статустай албан тушаалууд бий. Үүнд Япон, Өмнөд Солонгос, Австрали, Шинэ Зеланд, Их Британд, Франц, Герман зэрэг орныг нэрлэж болно. Эдгээрээс Канада онцгой загвартай бөгөөд дид сайд нь улс төрийн албан тушаалтан биш, харин яамны мэргэжлийн дээд удирдлага буюу төрийн жинхэнэ албан хаагч байдаг нь бусад орноос ялгаатай байна. Азийн орнууд дотроос бүгд найрамдах Хятад ард улс Вьетнамд нэг яамд олон дид сайд томилон ажилуулдаг жишг бий. Вьетнамын олонх яам 3-6 дид сайдтай байх нь түгээмэл бөгөөд тэд салбарын бодлого, хууль тогтоомж, хэрэгжилт, орон нутгийн удирдлага, олон улсын хамтын ажиллагаа зэрэг чиглэлийг тус тусад нь хариуцдаг. Үүнтэй ижил загвараа бүгд найрамдах Хятад ард улсад би Хятадын яамд нэгээс дээш дид сайдтай байдаг бөгөөд салбарын цар хүрээ, хүн ам, бүс нутгийн онцлогоос хамаарч томилох дид сайдын тоо хамаарна. Индонез болон Таиланд зэрэг оронд бодлогын буюу санхүү, дотоод зэрэг эдийн засаг, гадаад харилцаа хариуцсан яам 2-оос дээш дид сайдтай ажиллах нь би 16 дид сайдыг томилсонтой холбогдуулан улсын хурлын гишүүн номтой 2 дид сайдын албан тушаал бол маш чухал. Гэхдээ томилогдож байгаа хүмүүсээсээ болоод нийгэмд шүүмжлэлт агуулад байна. Дид сайдтай болж байгаа бол бүтээмжийн менежер хэрэггүй гэж харж байна гэсэн тайлбар хийсэн юм а. Зарчмын дид сайд байх ёстой гэдэг дээр бол би өөрөө дид сайд байсан хүний хувьд тэр одоо энэ өнгөрсөн одоо 15-6 жил Монголын төрд ажиллаж ирсэн хувьд тэр заавал байх ёстой гэж үздэг. Гагцхүү засгийн газрын бүтцийн тухай хуульд өөрчлөлт оруулад дид сайдын хариуцлага чиг үүрэг үүрэг хариуцлагыг маш тодорхой болгож өгөхгүй бол эн чинь одоогийн хуулиар зөвхөн нэг сайд тушаал гаргаснаар дид сайд зөвхөн юу хариуцах уу гэдгийг шийддэг. Тэгэхээр дид сайдын албан тушаалыг дэмжиж байгаа нэгдүгээр үндслэлтэр. Хоёрдугаарт юу гэхээр за ямар хүмүүс томилогдож байгааг мэдэхгүй байна. Дид сайдын албан тушаал байгаа гэд эрх сонгуулийг харж томилгоо хийх. За дээрэс нь улс төрийн намуудаас санхүүжилт босох үүднээс
хандив аваад байдаг. Их хэмжээгээр авдаг шүү дээ. Чинь бүр дээр үе сошиал баг уламжлал шахуу болцсон зүйл улс төрийн намууд байгаад байдаг. Энэ бол хэрхэж байж болохгүй. Харин гэр бүл хөдөлмөр нийгэм хамгааллын яам дид сайд хэрэгтэй гэж салбарын сайд нь хэллээ. Зарим юмыг амждаггүй шүү дээ. Энэ гадна дотны хүмүүстэй уулзсан. Манай байгуул яам ялангуяа олон улсын маш олон байгууллагуудтай хамтарч ажилладаг. Тэгээд тэр болгонд нь одоо сайд нь очиод байж чаддаггүй. Гаднаас хүн хүрээд ирдэг. Сайд нь очихгүй болохоор нөгөө яг ажил хэрэг одоо статусын хувьд гэдэг ч юм уу. Тэгээд төрийн нарийн бичгийн дарга энэ гадагшаа явуулах одоо сая Катарт бас маш том хэмжээний уулзалт боллоо. Одоо хөгжлийн бэрхшээлт иргэдийн асуудлын талаар за манай яг засгийн газрын хурлын тэр тогтсон байсан учраас Монгол жишээлбэл тэнд төлөөлөл оролцуулж чадаагүй. Тэгээд ажлынхаа ачааллыг хуваагаад хийчихвэл яг манай салбар дээр бол дид сайд бол хэрэгтэй шүү. 16 дид сайттай холбогдуулан Ардчилсан намын бүлэг засгийн газар төрийн данхаасан бүтцээ цомогтоож дид сайдын томилгоогоо цуцлах шаардлага хөргүүллээ. Шаардлагын намрын чуулган завсарлахаас өмнө багтаан шийдэхгүй бол Зандан шатрын засгийн газрыг огцруулах саналыг улсын их хурлд өргөн мэдүүлэхээ мэдгдлээ. Монгол улсын засгийн газар эдийн засгийн тодорхой бодлогогүй улс төрийн систем авилгал бүрэн эдэгдэж ялзарсны уршгаар эдийн засаг зогсон байдалд орж эдийн засаг агшиж эхэлж байна. Аж ахуй нэгжүүд татрын өртөө дансаа хаалгаж, боловсруул, эрүүл мэндийн салбар илгээрээ хэвтэж, иргэдийн амжилгаад оройтож, эмзэг хэсэг нь хөмсдний хомсдолд орох аюул нүүрлэж байна. 2025 оны төсвийн орлого тасарч төлөвлөсөн хөрөнгө оруулалт хугацаанд хийгдэхгүй, аж ахуй нэгжүүд гүйцэтгэлийн төлбөрөө авч чадахгүй, эх оны төсөв өртөө эхлэх нөхцөл байдал бүрдэж байна. Нэн даруй татврын дарамтыг бууруулж, эдийн засгийн өсөлтийг тэтгэх төрийн данхар үүсгийг сонгох засгийн газар хэвлэлтийн горимд ажиллах онцгой шаардлага үүслээ. Ерөнхий сайд Гомжовын Зандан шатрын засгийн газар эдийн засгийн өнөөгийн байдалд бодит үнэлт өгөх чадамжгүй эдийн засгийн өсөлтийн суурь болох аж ахуй нэгжүүдийн хувьд тулгамдсан асуудлыг шийдвэрлэх хүсэлгүй иргэдийн амжилгааг хамгаалах асуудлыг үл тоож байна. 20 сайттай төрийн өнөөгийн давхар үтцийг бууруулахын оронд 16 дэд сайд нэмж томилох, шинээр айгинтлах байгуулах харлан шийдвэрүүдийг гаргаж байна. Үүгээр өмнөх засгийн газрын алдаа завхарлыг засаж эдийн засгийн өсөлтийг дэмжиж авилгалтай тэмцэн гэж найдсан олон нийтийн иргэдийг өсөрдүүлж байна. Иймээс Ардчилсан намын бүлэг ерөнхий сайд Гомжовын Зандан шатрын засгийн газрын өнөөдрийн 2025 оны 10 дугаар сарын 17-нд гаргасан дэд сайд томилох шийдвэрээ цуцлж засгийн газрын өнөөгийн данхар үтцийг цонхтох санал боловсруулж намрын чуулганд улсын их хурлд оруулж ирэхийг Ардчилсан намын бүлгээс шаардж байна. Улсын их хурл дахь Ардчилсан намын бүлэг огцруулах санал гаргаж, улсын их хурл дахь Монгол Ардын намын бүлгийн 30 гишүүн дэмжүүл Зандан шатрын танхим огцрох нь тодорхой болно. Удахгүй улсын их хурлын намрын чуулган завсарлал нь түүнээс өмнөх өдрүүдэд улс төр хаалж засгийн газар тогтох уу, огцрох уу гэдэг бужигнаан дахин өрнөх болж байна. Монгол дахь төлөөлөгчийн газар Улаанбаатар дахь Русский дом буюу Эрцэнкагийн энэ жилийн тайлангаа танилцуулж боловсрол соёл шинжлэх ухаан хүмүүнлэгийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлсэн бодит ажлуудаа олон нийтэд мэдээллээ. Монгол улс дахь тус агентлагийн Монгол дахь төлөөлөгчийн газар Улаанбаатар хот дахь Русский домоос 2025 онд хэрэгжүүлсэн үйл ажиллагааныхаа тайланг танилцууллаа. Тайланд хугацаанд боловсрол, соёл, шинжлэх ухаан, хэвлэл мэдээлэл, хүмүүнлэгийн хамтын ажиллагааны чиглэлээр олон талт арга хэмжээг зохион байгуулсан байна. Арга хэмжээний хүрээнд оны төсөл хэсэгт Оросын инженерийн сургуулийн төслийг танилцуулж, оны тэмдэглэлт ойг хэсэгт Зөвлөлт холбоот улсын Баатар сансрын нисгэгч гүр аргачаатай холбогдох үзэсгэлэн мөн ардын дипломат харилцаа үүсэж хөгжсөний 100 жил Улаанбаатар хот дахь Оросын шинжлэх ухаан соёлын төвийн 50 жил Монгол зөвлөлтийн хамтарсан сансрын нислэгийн 45 жилийн ой зориулсан үйл ажиллагааг онцлсан байна. Оросын албаны улс болон Монгол улсын иргэдийн хамтын ажиллагааг ажил төсөл хөтөлбөрүүдийн цаг тухайд нь мэдээлж 900 гаруй хэвлэл мэдээллийн агентлагуудад өөрсдийнхээ ажлын үр дүнг нийтлүүлсэн байна. Энэ бол үнэхээр маш том тоо бөгөөд энэ гайхалтай тоогоор бидэнд бусдад түгээх хуваалцах бодит ажлын үр дүн байсныг харж болох юм. Мөн оны боловсрол ангилалд Оросын албаны улсын засгийн газрын тэтгэлгээр үн төлбөргүй Оросын ихтэй сургууль суралцах боломжийн талаар мэдээлэл өгч, оны сайн үйлсийн аянаар Монгол улсад хэрэгжсэн Миссия Добро хүмүүнлэгийн төслийг танилцуулжээ. Үүнээс гадна Улаанбаатар хот дахь Русский дом болон Монголын нэгдсэн сэтгүүлчлийн эвлийн хооронд хамтын ажиллагааны санамж жижиг байгуулж, хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтарсан төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр болсон нь анхаарал татсан үйл явдал байлаа. Оновчтой хамтын ажиллагаа өрнөж илүү олон одоо мэдээ сурвалжлагууд бидний талаар монголчуудын талаарх Орос иргэдийн ойлголтыг өгөх сурвалжлагууд чих явагдах байх. Бидний монгол сэтгүүлчдийн зүгээс ч гэсэн Оросын албаны улсад одоо
хамтарсан сурвалжлага хийж тэнд байгаа нөхцөл байдлыг монголчуудад үнэн зөвөр нь одоо бодитоор ойлгуулах ийм болцоо олдно гэж найдаж байна. Хэвлэл мэдээллийн баг хуралд Оросын улбаны усаас Монгол улсад суугаа ажил сайдын яамны зөвлөх тус агентлагийн Монгол дахь төлөөлөгчийн газрын тэргүүн Улаанбаатар хот дахь Русский домын захирал Валерия, ус байгууллагын орлогч захирал Александр Каламын соёл боловсрол олон нийтийн харилцаа албаны төлөөллөд оролцсон байна. Арга хэмжээнд мөн мөгд найрамд Монгол ард улс зөвл толбот улсын баатар сансрын нисгэгч гүр аргач, сэтгүүлчид боловсрол соёлын салбарын төлөөлөл Месиа Добро төслийн оролцогчид өргөдөн оролцжээ. 1926 оны 3 сарын 16-ны өдөр Америкийн эрдэмтэн Роберт тэр хүний хийсэн одоо анхны тэрэлт төлөвлөгөөрийг туршсан энэ үйл явдал бол хүндрэлтэн одоо сансар руу харах, сансарт алхаж явах энэ том үйл явдлын эхлэл нь байсан гэж үзэх ёстой маа. Тийм учраас энэ бол одоо бас дэлхийн нийтээр ярих томоохон үйл явдлын нэг байх болно гэж би бодож байна. Уг агентлаг болон Улаанбаатар дахь Русский домын 2025 оны үйл ажиллагаа нь Монгол Оросын хоорондын боловсрол, соёл, шинжлэх ухаан, хүмүүнлэгийн хамтын ажиллагааг бодитоор тэлж иргэдэд чиглэсэн үр өгөөжтэй төслүүдийг тогтвортой хэрэгжүүлснээр онцлог байлаа. Тайм үргэлжилж байна. Энэ 7 хоногт Монгол улсын эдийн засаг санхүүгийн салбарт капиталын зах зээлийн шинжилэл, төв банкны удирдлагын өөрчлөлт, банкны салбарын доктортой байдалтай холбоотой хэд хэдэн онцлог шийдвэр тоон өөрчлөлт гарлаа. 12 дугаар сарын 15-наас эхлэн Монгол улсын биржийн бус зах зээлийн үнэт цаасны арилжааны ажлын өдөр 24 цаг тасралтгүй ажиллах горимд албан ёсоор шилжсэн нь энэ 7 хоногийн онцлог үйл явдлын нэг байлаа. Санхүүгийн зохицуулах хорооны Sandbox-ийн орчинд 18 сарын хугацаанд амжилттай туршигдсан блокчейн суурилсан энэхүү арилжааны систем нь 24/5 горимоор ажиллаж төлбөр тооцоог автоматар 1 минутын дотор гүйцэтгэх боломжийг бүрдүүлжээ. Монгол улс биржийн бус зах зээлийг блокчейн технологид шилжүүлснээр 2025 оны 9 сарын 12-нд Улаанбаатар хотод болсон Mongolia's Capital Market Connectivity 2025 олон улсын арга хэмжээний үеэр албан ёсоор зарласан юм. Уг технологийн хөгжүүлэлтийг And Global Group хэрэгжүүлж, үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвтэй хамтран төлбөр тооцоог бүрэн автоматжуулсан байна. Биржийн бус зах зээл блокчейн шилжсэний дараах 3 сарын хугацаанд 2 дахь зах зээлийн арилжааны идэх 40%-аар нэмэгдсэн нь энэхүү шинжилгээний бодит үр дүнг харуулж байна. Мөн энэ 7 хоногт улсын их хурлын чуулганы нэгдсэн хурлаар Санжаагийн наран цогтыг Монгол банкны ерөнхийлөгчөөр томилох шийдвэр гаргалаа. Эдийн засагч, санхүүч, менежерийн туршлагатай тэрбээр 3 тулгуурт бодлого хэрэгжүүлнэ гэдгээ мэдэгдэж, Төв банкыг засгийн газрын касс бус, харин эдийн засгийн өсөлтийг дэмжих мэрэгжлийн стратегийн түнш болгох зорилт тавьж байгаагаа онцлсан юм. Түүний богино хугацаанд хэрэгжүүлэх ажлын нэг нь репо санхүүжилт болон бусад мөнгөний бодлогын хэрэгслийг аль нэг банк салбарт чиглүүлэн хуваарлдаг байдлыг бүрэн зогсоох явдал юм. Мөн валютын гарах урсгалыг нэмэгдүүлж тансаг хэрэглээ импортын зээлийн бодлогын хүү өсөхөөс өөр арга хязгаарлах шаардлагатайг дурдсан байна. Намайг бас энэ төсвийн санхүүдээр нэлээд ажилласан учраас энэ төсөв мөнгөний бодлогыг ойлгоцож ажиллахад нэлээд агц гарах болов гэж ингэж нэр дэвшүүлсэн гэж ойлгож байгаа. Тэгээ энэ дээр би нэлээдгүй төвлөрч ажиллана. Асуудлыг бол суур нөхцөлтөөгөө уялдуулсан судалгаа шинжилгээнд дээр үндэслэж хийгээд тэрийнхээ хэрэгжилтийг бол бодиттой хангаж үнэн зөв мэдээллийг өгөх замаар зах зээлийг бас зөв хүлээлтээр удирдах замаар бид үр дүн гарах боломжтой гэж ингэж үзэж байна. Шинээр томдогдож буй Монгол банкны ерөнхийлөгчийн томилгоотой холбоотой байр сууриа улсын хурлын зарим гишүүд илэрхийллээ. Бодлогын хүн өндөр байгаа учраас үн цаас чинь худалдаж аваад амраар нь тэр одоо тэрний хүүгээр амьдарч байгаа. Тийм учраас та гол нь одоо Монгол банк заавал ашигтай ажиллах шаардлага байхгүй. Тийм учраас тэр одоо үн цаас баг гаргаад зах зээл рүү илүү одоо компаниудад баг үедээ зээл олгох талаар ажиллаарай гэж танд хэлмээр байна. Баярлалаа. За наран цогт нэр дэвшигчтэй би сангийн хамт бас цуг ажиллаж байсан. Одоо энэ хүн бол санхүүгийн чиглэлээр маш сайн мэрэгсэн ийм төрийн албан агч. Дээрээс нь эдийн засгийн хөгжлийн яванд бас ажиллаж байсан макро. За тэгээд санхүүгийн зах зээлийн асуудлыг сайн мэддэг ийм мэрэгчлэн хүн нэр дэвшүүлж байгаад би бол маш их одоо тааламжтай хүлээж авч байна. Тэгээд төсвийнхаа бодлогыг мэддэг. Тэгээд санхүүгийн зах зээлийг ойлгодог, мөнгөний бодлого, макрогоо бас харж чаддаг. Ийм Монгол банкнд ажиллах бол засгийн газартайгаа бас ойлголцоод явахд маш нэмэртэй байдаг.
Одоогоор инфляц төв банкны зорилтод интервалаас давсан хэвээр байгаа бөгөөд бодлогын хүү 2022 оны 2 дугаар хагасаас хойш 10% дээш түвшинд хадгалагдж байна. Цаашид багш эмчнэрийн цалингийн өсөлт тэтгэвэр тэтгэмжийн нэмэгдэл, валютын ханшийн төлөв, цаг агаар болон нийлүүлэлтийн хүчин зүйлс инфляцийг өдөөх эрсдэлтэй байгааг эдийн засгчид анхааруулж байна. Ийм нөхцөлд ерөнхийлөгчид инфляцийг тогтворжуулах, төсөв мөнгөний бодлогыг уялдуулах бодит зорилт тулгарч байна. Мөн улсын хурл өнгөрсөн онд үнэт цаасны зах зээлийн тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн хүрээнд үнэт цаас зээлдүүлэх үйлчилгээний журмыг санхүүгийн зохицуулах хороо баталлаа. Ингэснээр мэргэжлийн хөрөнгө оруулагчид өөрийн эзэмшлийн үнэт цаасыг зээлдүүлж, нэмэлт орлого олох, хөрөнгө оруулалтын багцаа илүү үр ашигтай удирдах боломж болж байна. Үүний зэрэгцээ зээлээр авч зарж ханш бууруулах үед эргүүлэн худалдаа авч ашиг хүртдэг шорт селлинг буюу богино позицийн арилжаа хийх эрх зүйн орчин бүрдэж буй юм. Одоогоор Монголын хөрөнгийн зах зээл зөвхөн өсөлтийг дэмждэг механизмтэй байсан бол энэхүү шинжилэл нь зах зээлийн хөрөг чадварыг нэмэгдүүлэх, гадаадын болон мэргэжлийн хөрөнгө оруулагчдыг татах боломжийг нээж байна. Банкны салбарын хувьд сүүлийн 6 жилийн хугацаанд нийт хөрөнгийн хэмжээ 2 дахин нэмэгдэж 2018 оны эцсийн 33 их найт төгрөгөөс 2025 оны 11 сарын байдлаар 74.4 их найт төгрөгт хүрсэн байна. Энэ хугацаанд иргэдийн зээлийн үлдэгдэл бараг 3 дахин өссөн ч чанаргүй зээлийн хувь хэмжээ оргил үедээ 11.7% хүрч байсан бол Монгол банкнаас хийсэн активын чанарын үнэлгээний үр дүнд 2 дахин буурч одоогоор 5 орчимд хүрчээ. Банкны системийн реформын хүрээнд сүүлийн 3 жилд 6 арилжааны банк нээлттэй хувьцаат компани болж нийт 478.5 тэрбум төгрөгийн хөрөнгө татан төвлөрүүлсэн байна. Харин эдийн засаг дахь илүүдэл мөнгийг татах зорилгоор төв банкны үнэт цаасны хэмжээ 2018 оноос хойш огцом өсөж энэ оны 11 сарын байдлаар 10 их найт төгрөгт хүрсэн нь төв банкны алдаглалын 60 орчим хувийг бүрдүүлж байгааг цогт онцлсон юм. Мөн Монгол улсын зээлийн өрийн үйлдэл 43.4 их найт төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 7.5 их найт төгрөгөөр өссөн талаар үндэсний статистикийн хороо мэдээлэл дурджээ. Үүнд нөлөөсөн хүчин зүйлсний иргэдийн зээлийн үйлдэл 4.1 их найт төгрөгөөр, хувийн байгууллагын зээлийн үйлдэл 3.5 их найт төгрөгөөр өссөн гол нь нөлөөлжээ. Хэвийн зээлийн өрийн үйлдэл 39.3 их найт төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 6.8 их найт төгрөгөөр нэмэгдлээ. Анхаарал хандуулах зээлийн өрийн үйлдэл 1.8 их найт төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 423.1 тэрбум төгрөгөөр өссөн байна. Чанаргүй зээл 2.4 их найт төгрөг болж өмнөх оны мөн үеэс 280.8 тэрбум төгрөгөөр өссөн байна. Мөн 2025 оны 11-р сард үнэт цаасны гүйлгээ 55.2 тэрбум төгрөгт хүрсэн зах зээлийн нийт хүчил өмнөх саруутай харьцуулахад өссөн эсвэл тогтвортой өндөр түвшинд байгааг харуулж байна. Энэ нь хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж үнэт цаасны зах зээлд оролцогчдын идвэх нэмэгдэж буйг илтгэж байгаа юм. Мөн эдийн засгийн нөхцөл байдал хөрөнгөний зах зээлийн орчны эерэг өөрчлөлт, шинэ бүтээгдэхүүн, үйлчлэгээ нэвтрүүлэлт зэрэг хүчин зүйлс нөлөөсөн байж болох юм. Ийм хэмжээний гүйлгээ нь хөрөнгөний зах зээлийн хөгжилд эерэг дохиовч цаашдын хөрөнгө оруулалтын урсгалыг нэмэгдүүлэх, зах зээлийн өрсөлдөөн хөрөх чадварыг сайжруулах ач холбогдолтой. Цаашид энэ өсөлтийг хадгалах, хөрөнгө оруулагчдын эрх ашигыг хамгаалах, зах зээлийн ил тод, шудраг байдлыг хангах нь чухал байна. Эсэнд дүгнэж хэлэхэд энэхүү энэ 7 хоногт Монгол улсын эдийн засагт капиталын зах зээлийн дижитал шилжилт, төв банкны удирдлагын өөрчлөлт, хөрөнгөний зах зээлийн шинэ механизм, банкны салбарын тогтвортой байдлыг илтгэх тоон үзүүлэлтүүд зэрэг чухал үйл явдлууд өрнөлөө. Эдгээр шийдвэрүүд өөрчлөлтүүд бодит хэрэгжилт уялдаатай бодлогоор үргэлжилж чадвал эдийн засгийн өсөлтийг тогтвортой болгох, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах хүлээлт бий болгож байгаа юм. Монгол банкны ерөнхийлөгчөөр наран зогтыг томиллоо. 100 айлын нийтийн байрыг дахин төлөвлөх төслийн үр дүнд эхний айлууд орон сууцсандаа оржээ. Евразийн орнуудад 367 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн татваргүй экспортлох боломж бүрдлээ. Хүн намын 10 жилийн ой дохиож ээлжид 8 дугаар их хурлаа хийлээ. 21 элчин сайдыг улсын хурлаар томиллоо. Төрийн өмчөд 18 компани үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж, нээлттэй хувьцаа компани болгоно. 16 дэд сайд нарыг томиллоо. Уул уурхай олборлох салбарын борлуулалт өмнөх оноос 2.7 их найт төгрөгөөр нэмэгджээ. Долооны цахилгаан станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна. Дэд сайд нарын томилгоог эргэн харж цуцлах шаардлагыг улсын хурал дахь арчилсан намын бүлгээс ерөнхий сайдад хөргүүллээ. Мэргэжлийн хяналтын байгууллагыг сэргээн байгуулахаар болжээ. Тайм хөтөлбөрт анхаарлаа хандуулсанд баярлалаа. Дараагийн дугаараар уулзъя. Баяртай.